За одоо тань руу нэг линк явуулнаа. Харин та нэг таслахгүйгээр л яах вэ? Аа таслахгүйгээр өөр дээрээ шеэрлээрээ. За. За явуулчих шүү. За тань руу явуулчлаа. За. Таны дүүс жоохон гацаад байна уу? Миний хоо. За нэг би шеэр хийж байгаа тийм. За байна уу? За. Сайн байна уу? Баланцыг хэмээн саядын тэр хинбэ лайв нэвтрүүлэг маань одоо эхэлж байна. Өнөөдрийн зочноор Босоо Өвгөн Монгол төрийн бас байгууллагын тэргүүн Чойпур буюу Чойгоо ах маань оролцож байна. Сайн байна уу? Өдрийн мэнд. За байна уу? Танд бас энэ өдрийн мэнд хүргье. За карантины өдрийг хэрхэн өнгөрүүлж байна та? Номтой нөхөрлөд ийм. Окей. Босоо Өвгөн Монгол төрийн бас байгууллага хэдэн онд байгуулагдаж байсан бэ? 13 оны 5 сарын 27 өдөр байгуулсан. Өнөөдөр одоо 7 жил гарсан болсон байна. Тэгээд 16 аймаг, 4 дүүрэг, 6 дүүрэг, 4 суманд одоо салбар зөвлөлөө байгуулад үйл ажиллагаа явуулж байна. Хэдэн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй анх үйл ажиллагаа эхлүүлжсэн бэ? За энэ бол анх 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр үүсгэн байгуулагдаад тэр 7 хүний ард чинь одоо дахиад зөндөө олон хүмүүс байгаа шүү дээ залуучууд. Тэгээд өдөртсөн үеийн 7 гишүүнтэйгээр 1100-ийн 10-ын системээр гарч ирж ирсэн нийгэмд үйлчлэх төрийн бас байгууллага. Нийгэмд үйлчлдэг. За одоо нэвтрүүлгийнхаа үндсэн асуултанд оръё. Танаас хөгжилтэй болон Чойгоо гэж ямар хүн бэ гэдэг талаас нь асуултад асуух байгаа. За. Та өөрийгөө танилцуулж хэдэн онд ямар сургууль төгссөн, ямар мэргэжилтэй хүн бэ? Айлын эддэг хүүхэд вэ? Би айлын 6 дахь хүүхэд. Окей. Ер нь бол нэг дунд тавьж танилцах гэж юм байна. Харин ч лээ. Төв аймгийн Заамар суманд төгссөн. Тий. Төв аймгийн Заамар суманд төгссөн. 2001 онд Цагдаа академи сургуулийг тэнд суралцж байгаад дахиж өвшүүлж сурах хэрэгтэй байсан. Тэндээсээ суралцах боломжгүй болоод тухайд тэгэл Төв аймгийн Цагдаагийн газарт ажиллаж эхэлсэн. Энэ янжин лам сайн уу гинэ? Сайн байна. Таны багын мөрөөдөл багада ямар хүн болохыг хүсдэг байсан бэ? Зөв хүн гэдэг нь одоо тэр эцэг эхийн гэр бүлийн ёс суртахууны боловсрол эзэмших. Бас нэг хар буруу зам муур татуулаад эцэг эхийгээ гомдоочихгүй. Тэгээ удам судартай бохор оруулчихгүй. Тэгээд нэг сайн аав айлын сайн өрх толгойс эцэг одоо юу өрхийг авч явдаг тийм эцэг болохыг л хүсэж байсан байна. Та өглөөг юу хийж өгцдөг вэ? Хамгийн эхлээд өглөө хийдэг зүйл. Өглөө тусаад усан
5 м. Усууд сураад байгаа одоо. Ер нь бол бид нар ч нэг өглөөг одоо жигтэйх сайхан одоо ирчиг энергитэй авахын тулд одоо хүний бие ч одоо 73.6% ус эзэлдэг гэж байгаа. Усаа бид нар байнгын мартаж оронд нь өөр ямар нэгэн элдв бусын зүйл идэж уусаас шалтгаалсан бас нэг тэр зөв амьдралын хэмнэлээс гарах тийм юм байдаг юм байна л да. Тэгэхээр одоо усыг байнгын хамгийн ихэхэд өглөө усад ууж хэрэглэж байшиж байгаа. Тэгээд тухайн өдрийнхөө ажлын төлөвлөгөө одоо дахиж нэг эргэж харж урд өдөр төлөвлөсөн ажлаа дахиж харж тухайн өдрийн цаг нараа зохируулах тийм юм. Түрүү харахад мөнгө аягаанд ус ууж явах шиг байсан. Өдөр болгонд мөнгө аягаанд ус уудаг. Зэс мөнгө аягаар одоо ер нь тий. Хоол хүнсээ чиглэлдэг. Таны дуртай хоол ямар хоолн дуртай вэ? Ээжийн хоол. Ямар болов? Ээжийн хоол. Тий. Ер нь миний амьдралдаа идчихсэн хамгийн амттай хоол бол ээжийн хоол. Таны хамгийн том эрч хүчээ та юунаас авдаг вэ? Гэр бүлээсээ, найз нөхдөс. Тэгээд дэмжиж юу энэ олон одоо зүг сэтгэлээр нэгдсэн хамт олноосоо авдаг. Тэгээд энэ хөдөө хэрэг уул ус одоо эр хүний жаргал эзгүүгээр гэдэг энэ хэлсэн. Тэр бүгдээс лавхантай. Таны ажлын хамгийн анхны гараа хэдэн онд ямар ажил хийжсэн бэ? За 2000 оны намар Түвэмгийн цагдаагийн газарт мөдөс зүгээд цагдаа болоод тэндээсээ учраа мэдэхгүй юу ч сайн таньж мэдээгүй гэдэг. Түвэмгийн мөнгөн борч суманд ажиллаж байсан да. Тэр үедээ цалин хэдээ явж байсан бэ? Тэгээ цалингаа юунд өрчилсөн бэ? 23,000 төгрөг. Хамгийн түрүүнд юу авсан бэ? Хамгийн түрүүнд нэг ном байт юм аа. Миний цалингийнхан бараг талаар нь шахуу ном олсон. Та ер нь л номонд аяга дуртай хүн юм шиг байна тий? Ер нь бол ном уншин. Таны хамгийн сэтгэл хөдлөж Таны хамгийн сэтгэл хөдлөжсэн номныхаа талаар яриач гэвэл? За миний хамгийн сэтгэл хөдлөжсэн ном гэвэл одоо энд ч байна да. Ийм ном. Монголын төвчдөө гэж байна тий? Тий, Агдам буугийн амар, Анадын амарч гэж ярьдаг Монгол улсын 2 удаагийн сайд. Төр нийгмийн нэрт зүтгэлтэн одоо ийм мундаг хүн байна да. Энэ хүний Монголын төвчдөө буюу улаан ном гэж нэрлэгдсэн байдаг энэ ном. Энэ ном бол одоо өнөөдрийн бас бидний түүхээ эргэн харах, зөвхөж үзэх, таньж мэдэх их олон зүйлсийг тэр удам ухсаараа дамжуулж чэйжээр буюу ичгээр одоо баримтсэлтээр өнөөдрийг хүртэл өвлүүлж ирсэн ийм мундаг бодны хүн байгаа. Энэ ном байна да. Та түүхэн төрлийн номонд юу нэг аягүй дуртай юм шиг байна тий? Баримт хамгийн гол нь баримт дээр тулгуурласан. Тий, баримт дээр тулгуурласан. Таны гин биш зам болсон сул тал чинь ямар сул тал вэ? Гин биш зам болсон гэхээр хүнд их итгэжтэй. Хэдэрхий итгэхэд найдчихдаг. Тий. Таныхаа төгс болцоо гэж ямар болцоо хэлэх вэ? Төгс болцоо.
Тий. А? Ямар сонио асуулт байна. Төгс болцоо гэхээр эсвэл ингээд кино үзээд гадуур алхах уу? Эсвэл таны хувьд эсвэл ингээд хамтдаа байх нь төгс үү? Энд чинь гэхдээ нэг болцоо гэдэг ерөнхий нэр томьёогоор нь ярьж гэнэ үү? Эсвэл бол хайр дурлалын дотны одоо эхтэй эмэгтэй хүний хооронд юм ярьж гэнэ үү? Ер нь аль таны хувьд нэг иймэрхүү зүйлийг би төгс болцоодоо гэд боддог нэг тиймэрхүү. Хүний амьдрал чинь над бол одоо өдөр бүрэл болзоо цаг болцол таарна шүү дээ. Одоо энэ хүнтэй уулзсан тэнд хамгийн сайхан зүйл бол гоё зөв зүйтэй энергитэй гоё сайхан эрдэм мэдлэгтэй тийм сайхан сэтгэлтэй хүмүүстэй цагийг үр бүтээлтэй гараас гарах уус их оронд хэрэгцээтэй бодол санаа ярилцуулж олох тийм болцоос надад хамгийн үндсэнтэй. Би танд комент уншаад өгье. Комент дээр хүмүүс юм бичсэн байна. Чой тэр хүнд амжилт хүсье гэж байна. За баярлалаа. Хэмэр та шүү амжилт хүсье дүүдээ мундаг байна. Мундаг их оронд ч хүндээ хүндэлж явдаг шүү гэж байна. Мөнх жаргал Батминд. За баярлалаа. Баярлалаа. Ер нь их орончгүй хүн одоо их оронч биш хүн гэж ер нь бол байхгүй шүү дээ. Тухайн газар нутгата төрсөн улс тэр өсөж төрсөн газартаа эзэн байх гайдал дор үрнээ амьдралын одоо эдрээд бартаа одоо ямар нэгэн аж байдлыг сөрөн туулж байгаа энэ бүх чинь их орныхоо төлөө хийж байгаа ямар нэгэн гавья их бага хэмжээгээр юм уу тийм үү? Би бас хувьдаа тэгж ойлгодог. Тэрээс ш одоо нэг буруу дан гаргасан муу яасан ч юм уу энэ хүмүүс чинь тэр чигээрээ тийм болчихгүй шүү дээ. Яс тэгж боддог. Наран цэцэг ванчин ураны эсрэг олон их орон газар нутгийнхаа төлөө журмын их орончдтойгоо хоёргүй сэтгэлээрээ зүтгэж яваа залууга дэмждэг хамтран ажилтдаг бахархалтай байдаг эрүүл мэндэ бодоорой гэж байна. Нараа гэж байна. Манай байгууллага чинь эмэгтэй хүн зөндөө гэдэг чинь. Тэ. Уран дээр бид нар явж байгаа. Одоо энэ засвар гэдэг бас үүдэлтэй хор хөнөөл хожим одоо хин хор өвшгтэй энэний талаар 2008 оноос явсан тухайн цаг үед одоо их шаргуу үүсэлж ирсэн залуусынхаа одоо үлдээсэн ажлыг өвчлүүрээд аваа явж байгаа. Тэ манай байгууллага одоо тэгж л хийж байгаа. 2012 оноос хойш бүр ирчимтэй явсан. Тэгээ өнөөдрийг хүртэл одоо 50 дахь удаага шүүх хурлуулад тэгээ явчихсан. 2 жил гарсан гэв. Та юунаас хамгийн их айдаг вэ? Би одоо ирээдүгээс л их юм мэдтэй хэрэг. Өнөөдөр бидний нийгэм одоо энэ байж байгаа байр байдал энэ л одоо сэтгэл төгш айхлах асуудал болоод байна. Бусдаар зүгээр юм. Гэхдээ Монголын заяа их өндөр байдаг. Бид цэвэр усны хагалуур дээр эзэн суусан хосгүй арт юм уу? Тэгэхээр бид нар сайхан ирээдүй хүлээх байхаа гэж л дотроо өөрийгөө хайруулж байна. Одоо тэгж хуурж байна уу тааж. Их орноосоо өөр газар амьдрах сонголт ирвэл хаашаа явах вэ? Аялахыг хүсдэг бол? Аялахыг хүсдэг болов. Ер нь Монгол орнороо л аялахыг хүсдэг. Та одоо Адгшаа ер нь явах юм том дургу. Тийм. Одоогоор очоогүй аймаг юу гэдэг байгаа юу? Монгол улс 21 аймаг
331 сумтай. Би очоогүй 14 сум байгаа. Бусдангаар нь бүгднгээр натсан. Тэгэхээр аймагуудад бүгднгээр натсан гэсэн. Монголын үзэсгэлэнт газруудаар тий одоо энд одоо жишээлбэл ингээд очсон газруудаа тэмдэглээл хөтлөөл ингээд байдаг л да. Тий. Тэний очоод ингээд ямар гоё байгальтай газар вэ гэд ингээд нэг шагширч байсан газар гэвэл ямар газар хэлэх вэ та? Ер нь ингээд хамгийн таны сэтгэл үлдсэн газар. Миний нутаг услан юм да. Өөрийн төржсэн очиг үртэл одоо залбирч хүнддэг тэр өсөж төрсэн газраас өөр сайхан нутаг ус гэж бусдад ер нь харагдсан юм. Аж аргал гэдэг 8 үсгэнд юу багтаах вэ? Их орон. Вау. Тусгаар улс гэвэл яг орж ийн л да. Тусгаар тогтнол гэвэл илүүдэд. Бурхан байдаг гэдэгт та итгэдэг үү? Ер нь бол нэг айхтар ингээд юмд туушраад автаад байх тус димэх. Гэхдээ ор үнсгүй бас энэ олон мянган жилийн түүх судар бичээс тэр юмнуудыг харахад байдаг юм шиг. Гэхдээ бол дотроо би ер нь энэ уул усны эзэд гэж байдаг байх гэж боддог. Юм бүхэн одоо ертөнцийн бүх юм хязгаартай. Бүх юм хязгаартай. Хинжээтэй. Тэр бүгдийг бас ингээд зохируулж байдаг эзэн байдаг гэж би дотроо боддог. Би наарч ирээд 3 хүслийг хэлээч гэвэл ямар 3 хүсэл хэлэх байсан бэ та? Тэр таж байдаг. Одоо энэ ээж аа хоёрыг ностуулаач. Тэ нэг нь бол нөгөө нь бол одоо жоохон амиа чимстэм юм хэлчих юм одоо Монгол хүмүүс эрүүлийн аз жаргалтай одоо үйлчлэх юм байгаас гэж. Тэгээ 3-дугаарт нь бол одоо энэ Монгол орны энэ халдшгүй дархан байдлыг үүрт мөх үлдээ гэж. Маш гоё. Гонда. Би маш баярлалаа. Тэнд нууц авьяас байдаг уу? Ямар юм аа? Нууц авьяас? Итгэхгүй шүү дээ. Хоёр нь байхгүй хөө байхгүй. Ямар юм бэ? Та хөгжим тавилт сурахыг хүсдэг үү? Ер нь сонирх. Уул нь их хүсдэг байсан тэгээд нөгөө сонсголгүй. Тэг. Сонсголгүй хүн чинь ноос сураад цаашаа явахгүй болов уу гэж боддог шүү дээ баг. Та өөрөө ямар улиралтай зүйл? За батлаараа яриаг нь баслаа. Улирлуу. Ямар улиралтай зөвлөх вэ? Тийм та өөрөө ямар улиралтай зөвлөх вэ? Хавар юм болов уу? Одоо заримдаа би чинь унгайс нь уулдахгүй хайсан гаргана. Энэ сая үлзий нав гэж хүн маш гоё дуудлагдаг штэ манай тэргүүн гэж байна. Дууч найз нартай. Тэрнээс би өөрөө сайн дуулдаг юм уу?
Анх уулзсан хүний юуг хамгийн түрүүнд хардаг вэ? Ерөнхий нэг хүний нэг шинж байдаг та. Нэг тийм танигдаг та нэг хүн нэг таанаас нэг ялангуяа монголчууд хүнийг айхдаг гэх хардаг штэ. Энд нэг залжин хүн байна уу, тайлган хүн байна уу гэдгийг хардаг та. Тэрийг л ер нь хамгийн түрүүнд банк итгэж нөгөө найдаж итгэж найдаж олон хүнд итгэл үлээл заримдаа алдахтаа алдаж ингэж онохдоо онж явсан болохоор дахиж илүү олон алдахгүй хичээж л хүмүүс л ялгаагүй тийм байл үү. Нарийн цэцэг бажим байлгүй яах вэ? Хүнийг сайхан нийлгэж чаддаг аа гэж байна. Сайснаа шийдэр мананаас нугардаг л хүндээ гинэ. Пүрэв дагваа равчир өдрийн мэндэ сайхан шүү дээ. Манай ах чинь энэ цаг үед Монгол улсад хэрэгтэй эх оронч хүн гэж байна. Одоо хүн бүрийн л хичээл зүтгэл орж байгаа. Тэгээд би ч нөгөө нэг ганц дангаараа бас ингээд юмыг шийдээд ингээд явахгүй. Манайхан бүгд зөвлөлддөг, зөвийг хийлдэг. Тэгээ тийм олон залуучуудынхаа юм дээр л одоо ингэж явж байгаа. Ер нь аливаа нэг зүйл дээр анхааруулж байгаа монголчуудын нэг зүйл бий. Одоо нэг би ихээс илүүтэй бид гэж яриул их зохилтой. Тэгээ бигээр хамаагүй хөвчилж болохгүй. Яагаад гэвэл би бол яг урд гараад ингээд дуулж байгаа ч юм уу ийм үнэлтэй. Яг ингээд бусдын одоо журмын нөхдийнхаа томилгоогоор хийсэн. Бусад хүмүүс маань ард тэр олон сайхан өнгө шиг аялгауг удирдаачтайгаа цуг гаргаж байгаа миний хамт улан гэж байгаа. Тэр хүмүүсийн төлөвлөгээр одоо ингээд гараад өгч байгаа болов байхгүй. Тэрээс биш мундаг аав чадвартай, чадaltaй, мэдлэг оюунтай олон залуучууд манай байгууллагт байдаг. Маш олон залуучууд. Одоогоор хэдэн залуучууд байдаг вэ? Ер нь тоо гэвэл улсын статистикаас манай байгууллагыг нэг судалсан байлээ. Тэгээд бүтэц зохион байгуулалтанд орсон одоо анхны шахуу юм төрийн бус байгууллага нийгэмд үйлчилдэг. Ерөнхий прогнозоор бол 200-аас 300 мянган одоо дэмжигч гишүүдтэй. Манай өөрсдөө бол нэг одоо 30-аад мянга болж байна. Тийм байгаа. Вау, маш олон залуустай байна. Тийм, олон эмэгтэйчүүд бай. Зөндөө олон залуучууд бай. Эрдэмтдийн зөвлөгөө. Эмэгтэй хүмүүс нь ер нь хэр их байдаг бол? За, болоо. Маш олон. Тийм. Таныг тодорхойлох 3 үгээр өөрийнхөө илэрхийлвэл? Би тодорхойлчих шүү дээ. Энэ чи одоо намайг. За. Энэ пүрэв давгаар авчир ном их гоё уншдаг их олон номтой хүн дээ гинэ. Та ер нь ойролцоогоор номоо тоолж байсан уу? За нэг шалтай гайхгүй. Нэг янгаад ном байнууд. Тэг. Гэхдээ маш сонирхолтой маш гоё номнууд бий. Би ч юм харуулах уу? За тэгээд одоо энд одоо миний уншсан номнууд одоо яг уншиж эндээс судалж байгаа номнууд бол одоо нэрваа энэ агуу ирэн гэдэг энэ хөхөлтний орц гэдэг энэ номжим дахин ном байна.
Алтан тэнгэр гэдэг энэ Нагаанбуу багшийн ном байна. Энэ Төртөс хаадын сангийн дэргүүн гүн үс ахын ном байна. Энэ бас их хаадын зарилгын дэжлэл гэдэг. Энэ гүн үс ахих, энэ Өрзөбаатар ахих байна. Энэ Нараа ахих. Тэгээд энэ бол иймэрхүү номнууд байна. Иймэрхүү. Энэ бас их гоё номнууд. Тэгээд энэ одоо Монгол орноор бүтэнс хийсэн одоо археолог малтмуулын хээрийн судалгааны тайлан 1924 оноос 89 оны хооронд. Тэгээд ингээд Стаурмоо байгаа бахаа юм. Аюу хүнд хэрэгцээтэй. Маш олныг мэдж танихаар тийм номууд өгдөг шүү дээ. Таны ангууд уран зориг хаанаас орж ирдэг вэ? Одоо энэ ээж аавынхаа одоо багийн сургаал хүн болох тэр одоо хүмүүжлийг бий болгосон. Одоо яах гэж намайг одоо энэ орчлон ороод энэ ээж аавыг төрүүлсэн бэ? Би яах гэж ирсэн бэ? Би эндээс одоо ингээд үдлээд буцахтаа юутай очих вэ? Гэт энэ бүгдээрээс ургаж авсан санаан дээрээс л өөрийгөө ингээд багчлах хөөгөлж явдаг. Танд ажлаасаа шантрах үе байсан уу? Тэр үеийг хэрхэн давж гардаг байсан бэ? Ажлаасаа шантрах үе хүн юм чинь гарч л байсан л да. Ер нь бол тэгэл даваад гарна, цаана гарна, буу. Би муухай зүйл хийгээгүй. Муу зүйл хийгээгүй. Тэгээд энийг хийвэл одоо бусдад хүртээлтэй, хүртээмжтэй сайхан зүйл гэж бодоод л энийг орхичих юм бол одоо өөрөө муу хүн болох юм шиг бодоод л тэгэл гардаг да. Пүрэв давгаар авчир тийм байгаа биз? Номнод бол байгаамаа хийхээ гэнэ. Манай аривчуд дуулдаг дөө манай гондог дуучин дүү штэ. Гондог их оронч толоо гэдэг бас аривчиргэд дуучин болов. Монгол логийн мундаг ах шүү. Ажилтны амжилт хүсье гэж байна. Аргал хашчууд луу мундаг залуу шүү гинэ. Оо яа. Яасан сайхан. Урмын ирч хүч хүүхдүүдийг аваад энэ өнөсч. Тэгээ Жонингийн ээж Кан мундаг ах шүү хурдан эдгээрэй гэсэн байна. Мөнхтөл бол амжилт хүсье гэж байна. За асуулт руугаа эргээд оръё. Та рестораны тоогооч хийсэн бол дургуун хүндээ ямар хоол хийж өгөх байсан бэ? Дургуун хүндээ юу? Дургуун хүндээ хорлохгүй л байж шүү дээ. Хоолч тэгээд ер нь өөрөө л зохируулж одоо тааруулж явахгүй бол нөгөө хоолыг одоо буруу зохисгүй хэрэглэвэл эмийг хоол шиг иднэ гэдэг үг гэдэг шүү дээ. Тэгэхээр ямар ч хоолыг одоо тийм хүнс одоо хүнд эм болох гэдэг талаас нь хэрэгжилж ивэл орой хоолыг дайсандаа гэж бас нэг үг байдаг шээ. Тийм. Тасаа 4 цагийн өмнө юм чих юм шиг байл.
Өөрийн чинь тухай хэлж чадах шидэт бөмбөлөг байна гэж төсөөлвөл та юуг асуух байсан бэ? Сая юу гэсэн бэ? Өөрийн чинь тухай ингээ хэлж чадах шидэт бөмбөлөг байна гэж төсөөлвөл та юуг асуух байсан бэ? Тэгвэл би ийм асуу. Хизээ буцхаар. Хизээ буцхаар. Сөрөг. Тэрийг мэдчихээр чинь жоохон хэцүү биш үү? Үгүй шүү дээ. Хүн болгол боцсон шүү дээ. Мэдчихвэл бүр амар шүү дээ. Таны хамгийн их харамсдаг зүйл зүйл юм байхгүй. таны бодлоор ингээ залуучуудын хамгийн их алддаг зүйл нь юу байдаг вэ? Юу ингээ харж байхад. Ер нь бол нийгмийн багаад ер нь эсрэг тийшээ нь явбал их зүгээр шиг байгаа. Одоо хитрхи их өглөг назгаарал ингээд ирэхээр ер нь хэцүү юм байна. Тэгэхээр ер нь өглөг буюу одоо энэ авлагаас илүүтэйгээр энэ одоо юу болоод юм бидний яагаад ингээд хичээгээд бид нар өөрсдөө хоолоо олж идэх хэрэгтэй, ажиллах хэрэгтэй, хөдөлмөрлөх хэрэгтэй гэснийг эргэлзэхгүй бол ийм байлгаж байгаад ер нь нөгөө манжийн ноёрхлыг унгасан дундад цэн улс чинь ер нь айхтар бодлоготой хүмүүс шүү дээ. Тэгэл ер нь гар хөлийг нь юмд хүрэхгүй бид нар чинь бол дээд тэнгэрийн хүмүүс гэж адилхан одоо нөгөө бас нүүдж ард хүн байсан шүү дээ. Тэгэл одоо устж өгөө болсон. Тэгээ өнөөдөр монголчуудыг морноос нь буулгалаа. Мотоцикл дээр явж бүр илүү бүргүү болгожээ. Хүнсний байн гэж айлгт хэлсэн. Тэгэл энэ бүхсүүсүүд хэм хэмнэлээ авчихсан. Тэгэхээр энэ дээр их санал хэлж болохгүй бол үүсгээд бич бас л тэр үеийг өөрсдөө найз баяр нэргэж явж ирсэн. Арай их ойлгохгүй явсан. Угаасаа нэг юм хэмжээтэй явж байгаа. Тэндээ ихээр ухаан юм байна. Одоо ингээд хүн болгон уурлаа батлаад одоо би магадгүй 10 жилийн дараа энэ насны дээр юу ийх вэ гэдгийг өнөөдөр би ойлгосон. Тэгж л. Маш гоё хариулт байна. Тэгээд хамгийн гайхалтай бодит зүйл юу вэ? Дэлхийд дэх хамгийн гайхалтай бодит зүйл бол одоо энэ ус агаар өвс нөгөө ан амьд энэ бодит зүйлүүд. Тэрээс хөгжил гэдэг бол сүрлэг өндөр байшин барилга энэ биш байх гэж би боддог. Тэр мод биднэрт өндөр хичнээн одоо энэ бохирдуулсан агаарыг бусаас шүүж өгч байгаа үлээ. Энэ хүчил төвөгчийг ялгаруулж байгаа үлээ. Энийг бид нар тэр хэмжээгээр хайрлаж байгаа үлээ. Яг дэрэгдээ байгаа юугаа бид нар ч анзаарахгүй. Яг устгаад ер нь бол таны хувьд нөхөрлөл гэж юу хэлэх вэ? За нөхөрлөл гэдэг бол
нь бол эцсийн мөчид хэн ямар хүн одоо дэрэгдэн бие биенийхээ дэрэгдэн төвшиж тулж байна. Тэр хүнийг л гэх бахта тэр эцсийн мөч хүртэл явах амт нөхд одоо нөхөрлөл тэрийг л юм харуулдаг. Бидээс нэг өнгөцөнөө маргааштай найдлаад хаягдсан хүмүүс үлгэл. Та хэр олон найзтай вэ? Олон. Их олон. Олон. Тэр дундаас татныг гэвэл гарын 5%-аас их үү бага уу? Биений төлөө одоо яхаас ч болохгүй тийм хөнгөлж хамгаалдаг найз би. Таны авч байсан хамгийн гинтийн сайхан бэлэг? Гинтийн сайхан бэлэг. Гинтийн сайхан бэлэг. Авчсан гинтийн сайхан бэлэг гэвэл сэтгэлийн бэлэг юм уу? Энэ манай байгууллагаас жилд нэг хүнд олгодог тийм одон медаль гэсэн одоо их оромж гэсэн. Тэр одон медалийг манай байгууллагаас одоо надад нодлоо гэсэн. Анхныхын одоо 0001 дугаартайг гэсэн энэ гинтийн маш том сайхан бэлэг байсан. Одоо гэртэн байгаа болоо харж болох уу? Бага. Ямар гоё юм яа. Их оромж гэж бичсэн байна тий дээр нь. Тий. Их оромж гэж үздсэн юм. Тэгтээ. Хоёр хүүхэдтэй. Ямар гоё юм бэ. Баярлалаа. Тий нэ та. Харуулсан баярлалаа. Таны бүх цаг үеийн хамгийн дуртай киногоос 3-ыг нэрлэж гэвэл? Бүх цаг үеийн дуртай киногоос нэрлэж гэвэл? Галичатор гэдэг кино. Тэгээд Трой гэдэг кино одоо нэг. Тэгээд нэг нь энэ хоёр кино л яалтж ууж байгаа юм да. Таны талаар ярьж байсан хамгийн хачин цуврал. Миний талаар уу? Миний талаар юу ийдсэн одоо хачин цуврал гэвэл таныг нийтлэл дээр нэг буруугаар бичих юм уу? Тийм. Эмэгтэй хүнтэй нэр. Тийм байхгүй. Юу нэг хорлогдож усан талаар нэг юм гарч ирсэн. Баярлалаа. Юуны талаар гэсэн бэ? Юунд би чинь нэг 16 онд нэг 16 онд нэг юу гэж бэлтгэж гэмтэж
өгчээсэн. Тэрийг болохоор нэг сонин сайт дээр босоо Монголын удирдахсан үйлсийн гишүүн тухайн үед удирдахсан үйлсийн гишүүнс бусдад хорлогдож амиа авдж гэсэн мэдээлэл өгчээсэн. Тэгээд тэрийг үзчихээд би гай. Ямар өөр юм. Ерөөс их сурвалжгүйгээр шууд баг бичсэн юм шүү дээ, тийм. Харин нэг тийм юм болсон. Ер нь одоо ингээ манай нэвтрүүлэг одоо ингээ ер нь асуулт нь дуусах төгсж байна. Танаас одоо ингээ сүүлийн 3 асуулт асууя. Амьдралдаа гаргасан хамгийн оновчтой шийдвэр тань юу байсан бэ? Хамгийн оновчтой шийдвэр үү? Хамгийн оновчтой шийдвэр нь хамгийн оновчтой шийдвэр ер нь их л олон оновчтой шийдвэр байгаа даа. Төрийн бус байгууллага. Тэ энэ төрийн бус байгууллагууд болохоор 2008 оны намар 9 оны 8 оны намар юм байна. Энэ Сэлүүхүүгээд энэ номыг бичсэн энэ залуу Цэндэн Баяраа гэдэг энэ залуу намайг харуудтаа авч ирсэн. Одоо тухайн үед бол өөр бүлгэн байсан. Тэгээд энд одоо гэж буцалтгүйгээр орё гэж хэлсэн. Шийдвэрийн болов. Таны багийн нэр хоч багтаа ямар хочтой байсан бэ? Чон чоогол гэдэг. Чон. Чон. Амжилт гэдэг таны хувьд алгаад болсон нэр биш. Тэ. Одоо тэр нь юу гэсэн утгатай хэлж байна вэ гэхээр амжилт гэдэг бол алгаад босоод ингээд аваад баярлах нэр бишээ. Асрыг хариуцлага гэдэг нэг юм болов гэж хардаг. Амжилт болсны дараа нөгөөдгийгаа хамгаална. Тэгээд бас хичээж явах гэдэг бол аюу хэцүү. Хэцүү юм байна юу? Тэг. Заримдаа ч бас сайхан дурсагаараа баймаар санагддаг. Тэгээ энэ олон хүний одоо ингэж яаж ивж болох бас тэр болгонд нь хориглох зүйлсүүд биднэрт асар олон яагаад гэвэл манай байгууллага 17 онд архихгүй байгууллага гэж зарласан байдаг. Тэгээд наас батгал өөрийгөө эхлээд тийм болох жишээний. Тэг. Одоо тамхихгүй бол яа гэв стол гэдэг. энд комментод ирсэн байна. Би танд коммент уншаад өгье. Баатар Бата гэж хүн нэг хужаа нөхөртэй нүцгэн авахулсан зураг байсан. Зурагт тайлбар хийгээд ахаа гинэ. Тий. Тэр одоо тэр нэг өвөр Монголын нэг хошуунд нэг юм эзэн хааны хөшөө рүү нэг юм самбал дээрээс очоод хөрлөөдсөн хятадууд байна да. Нэг хэсэг амар их явсан. Тий. Одоо тэр хятадыг одоо юу яжсэн. Одоо хариуцлага тосч ирсэн өвөр Монгол залуу гэдэг юм хоёр байрлалдаг. Нэг байрлалдгүй болтой юм хятадхуу цагаатай юм гурван нөхөр орж ирж одоо хүнд гэж явдаг шүү гэдэг нэг зураг авахулахгүй гэдэг. Тэгээд тэр хоёр бүх залуу нь хөөсдөг бороо ихэн байдруу хоёр нөхөр байсан. Тэр хоёрын зогссон байсан. Тэр хоёрыг нь хасаад тавьсан байлээ. Аль болох хүнтэй зураг авахулгыг тэр дэмжиж хүндэлж явдаг гэж өчнөө олон хүмүүс л байгаа. Тэр үгдийг бид нар би одоо юу хийдэг, яа хийдэг нь мэдэхгүй шүү дээ. Инжтийн чи мундаг ах шүү, хамтрах юм аа. Корона дуусгаар хийнэ гэж байна. За. Манайх бас нэг
нөгөө нэг food bank гэдэг энийг санаачлаад явж байгаа. Манай залуучууд их олон юм санаачилж хийдэг шүү дээ нийгэмд үйлчлэх төрөмс болохоор. Тэгээ одоо бас хятад улсад сурж ажиллаж амьдарч байгаа монголчууд манай байгууллагыг дэмжих гişүүд одоо 20 сая төгрөгөнд юм аваад цуглуулад ингэсэн. Тэгээ одоо Монгол руугаа явуул гэсэн чинь Хөх хотын консулын Монголоос Хөх хотод суугаа консул нь одоо уцаахгүй байна. Уулзахгүй байна. Энэ бүгдийг одоо хэцүү цаг үед байгаа Монголдоо бид нар хандив өргөж та бүгдээрээ одоо дамжуулна одоо яг хүрх ёстой хандив болвол хүрх ёстой эзэндээ л очих ёстой болохоос шинэ нэг нь тусдаа байгаар нь зөрчүүлдэг юм биш шүү дээ. Тэгээ энэ бүгдийг одоо ингэмээр байна гэдэг энэ бүгдийг бас оруулж ирэх. Тэгээд одоо энэ food bank гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлээ явж идэл одоо нөгөө байгууллагууд нь өөрснөө бас эзэндээ орчуулдаг мөртлөө тэр food bank-нд сахсандах юмнууд нь байж идэг. Ядарсан иргэд орохоор өгдөггүй байх шин энэ бол буруу. Манай хэм мэдээ. Тэгээд тэр өнчөө өрөөсөн хүмүүст тусалсан одоо нийгмээс гадуурхаж байсан өөрөх толгойсон эмэгтэй хүмүүнд одоо гэр бараа хандив цуглуулж хандивын тоглолт моголт хийж гэр өгч ийсэн тийм гэр бараа өгч ийсэн одоо зөндөө биелтэй. Зөвхөн нөгөө нэг газар хөндөгдсөн газар шороо одоо харилцаггүй уулуурхаа гэж ажиллаар байдаггүй. Бас эрдэм шинжилгээ одоо энэ боловсрол соёл спорт одоо юу л вэ те аяж уучлал одоо соёл урлаг энэ бүх тал руу бас манай гişүүд зөндөө бий. Баатар Бата за баярлалаа хаа амжилт гинэ. За баярлалаа. Арчир. За баярлалаа. Манай нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч оролцсонд маш их баярлалаа. Маш гоё яриа өрнүүллээ. Үнэхээр Монголынхаа төлөө гэсэн үнэхээр мундаг юм аа. За энэ олон залуучууд байгаа даа. Сүүлчийн минутыг танд үлдээ. Залуучуудаа ямар уриалга хэлхийг хүсэж байна вэ та? За энэ өвчин зовлон та ирээд буцна. Илүү хэмжээтэй болохоор айлсан алга болно. Тэр хүртэл одоо хайртай гэр бүл хүүхэд тийм үү хайртай дотны хүмүүсээ хамгаалаад чадлынхаа хэрэг одоо энэ хариуцлага халдваргүйжүүлэлтийг цаг ямагт хийж байгаарай. Эрүүл мэндээ сайн бодоорой. Одоо энэ амьдралын зөв хэвшил рүү сайн анхаараарай. Усыг өглөө бүр ууж байгаарай. Өндөр дээд тэнгэрээ өглөө бүр харж байгаарай. Тэгээ Монголоо байнгын сайн сайхнаар төсөөлж төсөөлөх хэмжээгээр яавал сайхан болох вэ гэдэг дээр нийт монголчууд маань гадаад дотоод суугаа гэлтгүүгээр хичээж зүтгээрээ эх орны тусгаар тохиолдлын хувь нэмэр бол тохиолдолд оруулж байгаа таны хувь нэмэр ханаас ч юугаар ч хязгаарлагдахгүй сэтгэл байвал хүрнэ. Тэгэхээр чин сэтгэлээсээ бусад хандцгаая. Нэг нэгнийгаа хэмэлж муулж болохгүй. Хар бараан зүйлсүүдийг яг хазгаа бүрий хэлэх үе заримдаа гаргүй бүхэндэл. Тэгээд нэг хором гээд нэг зөрөгтгээд мундаг залуу Тэ аяа энэ чинь бас айхтар штэ. Яг бодит кейсээс болсон. Энэ бүгдийг бас тэгээд энэ төр засгийн хүмүүстэй хамтаж хэлэхэд үнэн бодит байдал дээр бат суурьтай тулгууртай бодож зөв шийдвэрээ гаргаж байгаарай. Тэгээ баг идэж уугаарай гэж. Баярлалаа. За баярлалаа. Танд сайн амжилт хүсье. Баярлалаа. За. Маска сайн зүгэй. За.